За сайн байцгаана уу? Манай энэ 7 хоногийн Dark Mega маань шинэ дугаар эхлэхэд ингээд бэлэн болсон байна. За тэгээд хэлдгээрээ хэрвээ шинээр сонсож байгаа хүмүүс байх юм бол Dark Mega-д үнэн бодит болсон явдлын талаар ярьдаг 7 хоног болгоны 4 өдөр болгон гаргахыг хичээдэг нэг юм channel байгаа. Тэгээд хэрвээ таалагдах юм бол subscribe дараад notification-ээ on болгоорой. За урдны дугаар тэлжсэн. Тэгээд бүр дахиад таалагдах юм бол thank you button-а дараарай. За ингээд өнөөдрийнхөө хэрэгээ ярьж эхлэе. За Isabella Gosling нь 1995 он Английн Bournemouth гэдэг газар төрж өссөн. Хүүхэд насныхын талаар нэг мэдээлэл байхгүй ч өөрөө хэлэхдээ бага бахт нь ээж нь сэтгэл санааны болон биеийн хүчирхийлэлд зөндөө оруулдаг байсан гэж хэлжсэн. За энэ нь хэр үнэн болон үгийг бол хэлж мэдэхгүй байна. За Isabella 7 настай байхдаа multiple personality disorder буюу олон талт зангийн эмгэг болон аутизмтай гэж онцлогдчихсэн. За аутизм бол хүнд хөнгөн гэд ер нь бол хүн болгонд өөр шинж тэмдгээр илэрдэг. Харин Isabella болохоор хүмүүстэй харьцахад тун бэрхшээлтэй болоод найзтай болох маш их хэцүү байсан болохоор маш их ганцаардмал хүүхэд нас нь өнгөрсөн. За найз нөхөдгүй ганцаардмал байдлаасаа болоод маш их ууртай, төргөн зантай хүмүүсийг өөртөө татан болохоос нь өмнө өөрөө дандаа түлхэж холдолдог байсан. За ингээд өсвөр наснд хүрээд Isabella бүр л их ганцаардаж тэрнээсээ болоод маш муухай ааштай хүмүүсийн толгойг эргүүлж өөртөө ашигтай гэсэн хүмүүстэйгэл нийлдэг болж бас дээрэс нь маш муухай санаатай болж эхэлсэн. За ингээд 2014 оны 3 дугаар сард 18 19 настайда Philip Nicholson гэдэг эрэгтэйтэй танилцаж үерхэж эхэлсэн. За Филиппийн талаар жоохон ярихад Philip бол 21 настай Басягийн Bournemouth гэдэг хотод амьдардаг. Хүмүүс Philip-ийг дүрсэлж хэлэхдээ маш хөрхэн ааштай, тусч, инэрэнгүү гэж дүрсэлж хэлсэн. За тэгээд Philip бол бага бахта Global Developmental Delay буюу хөгжлийн нийтлэг хоцрогдол буюу ер нь бүх талаараа хоцрогдолд орсон хүүхдүүдийг хэлдэм билээ. За жишээ нь гэх юм бол хүүхэд 2 юм уу 2-оос дээш хоцрогдолтой бол GDD буюу хөгжлийн нийтлэг хоцрогдол гэсэн эмгэгтэй гэж онцлогддог. За энд болохоор нарийн үйлдэлийн жишээ нь гэх юм бол бичих, зурах, үйлдэлийн гэдэг нь болохоор алхах, гүүх, харилцааны чадвар болон нийгмийн хоцрогдлууд тус ордог. За тэгээд энгийн жирийн хүүхдүүдийг бодвол GDD-тэй хүүхдүүд нэг шинэ ур чадвар сурах гэж маш их цаг хугацаа ордог. За тэгээд энэ эмгэгээсээ болоод ер нь жоохон ганцаардмал өссөн ч гэсэн маш сайн ээж автай байсан болохоор хүүхэд нас нь бол маш их жаргалтай өнгөрсөн. За өвөөтэйгөө маш их ойрхон өссөн, ээж автайгаа ч гэсэн маш ойрхон дотн найзалж хайрлуулж өссөн. За тэгээ Philip хүнд итгэхтэй бол маш амархан, өөрөө ч гэсэн хүнд маш их итгэдэг. Тийм болохоор хүмүүс өөрт нь яг жинхнээсээ сайн хандаад байна уу, эсвэл худлаа наанаа сайхан хандж ийснэ цаагаараа ашиглах гээд байна уу гэдгээ Philip бол ерөөсөө ялгаж салгаж чаддгүй байсан. За ингээд 21 нас хүрсэн Philip ээж ааваасаа тустай амьдрал үзэхээр шийдээд нэг байр руу тустай гарч амьдарч эхэлсэн. За мэдээж ээж аав нь хүүн ингээд тустайгаар нь гэхээр маш их хэцүү байсан ч гэсэн хүүгээ бодоод тусад нь гаргасан. За тэгээд Philip бол ганцаараа амьдардаг байсан ч гэсэн гэрт нь бол байнгын нийгмийн ажилчин болон асрагч, халамжлагч нар ирж гэрт хангалттай хоол байна уу, биелнүүдээ яг цагтаа төлж гин үү гэх мэтийг бол шалгадаг. Хүн гэрт бол тогтмол 7 хоногт нэгээс 2 удаа ирж шалгадаг байсан. За тэгээд хэдэн сарын туршид ийм хүмүүс ирж шалгаж байгаад Philip өөрөө хэлэхдээ болохоор би ингээд 100% ганцаараа бие дааж амьдармаар байна гэд нөгөө ирдэг хүмүүс нь ч гэсэн Philip ингээд ганцаараа амьдарч болохоор болцсон байна гэснээр 100% ганцаараа амьдарч эхэлсэн. Тэгээд ээж аавдаа бас хэлэхдээ би ингээд найз охинтой болмоор байна гэж хэлээд ээж аав нь ч гэсэн хүүгээ найз охинтой болох, хүнтэй романтик харилцаанд ороход бэлэн байна уугүй юу гэдгийг нь мэрэгжлийн хүмүүсээр шалгуулад дээрэс нь бас итгэлгүй, муухай санаатай токсик хүмүүсийн анхаарах зүйл гэх мэтийг бол зааж сургаж өгсөн.
За ингээд энэ бүхнийг сурсны дараа Филипп болцооны нэг аппликейшн татаж аваад Isabella Gosling-тэй бол таарсан. За энэ хоёр анхны болцоондоо яваад шууд бол бие биендээ таалагдаж маш хурдан дотн болсон. Хоёулаа бага бахта маш их ганцаардаж энгийн баг нас нь өнгөрөөгүй гэдэг дээр бол энэ хоёрын яриа шууд нийлж одоо маш хурдан дотноссон. За Филипп анх удаага тустай гараад ганцаараа амьдраад найз охинтой болоод маш их баярлаад яаж хамгийн сайн найз залуу байх вэ гэд бодож байхад Изабелла бол Филиппийг ашиглая л гэж үерхчихсэн. За ингээд уулзсан эхний өдрөөс бол Изабелла бол Филиппийг ашиглаж эхэлсэн. Эхлээд дандаа мөнгө зээлдэг. За одоо зээлдэгчтэй зээлийг хичээд юусоо эргүүлж төлдөггүй, байнгын үнэтэй юм ахуулах гэдэг. За тэгээд энэ хоёр ер нь бол маш хурдан сексийн харьцаанд орсон. Энэ нь Филиппт бол ерөөсөө таалагдаагүй. Өөрөө ч гэсэн одоо ерөөсөө урд нь хийж үзэж байгаагүй. Дээрээс нь нэг удаа хийж үзээ тэгээд айгүй их дургу байсан. Тэгээд тэрийг нь Изабелла мэддэг байсан ч гэсэн хамаагүй өдөр болгон бараг цаг тутам унтыг секси гэж Филиппээс бол асууж дарамталдаг байсан. За эннээсээ болоод одоо Филипп айгүй их сэтгэл санаагаар унаад байнгын сэтгэл нь бол төгшөөртэй болж эхлээд дээрээс нь Изабеллад ерөөсөө үгүй гэж хэлж чаддгүй болохоор эннээсээ болоод депрессэнд орж эхэлжсэн. Яг өөрөө бол үгүй би хиймээргүй байна гэж яг 1-2 удаа хэлжсэн. Гэхдээ тэрийг нь Изабелла сонссноо гэвэл үгүй. Үгүй гэж ерөөсөө хэлээд байхад чинь ингээд хүчээр ингээд хийгээд байна гэдэг чинь Изабелла бол Филиппийг хүчинж байгаа л гэсэн үг шүү дээ. За ингээд сэтгэл санаагаар унтсан байж хахад нь Изабелла бол дээрээс нь байнгын яварлан, хашгирн, янз бүрээр доош нь хийн. Одоо ингээл чи станераа амар тэнэг арчаагүй гэл байнгын үгэлдэг. Тэгэнгүүт нь Филипп энийг бодохдоо болохоор хосуудын харьцаа ийм л байдэм байлгүүдэй гэж дотроо боддог байсан. За ингээд энэ хоёр хэсэг хугацааны туршид хамт байж байгаад Изабелла 25 настай Ричард Морс гэдэг эрэгтэйтэй танилцаж одоо бас маш хурдан дотн болж энэ хоёр бол үерхэж эхэлсэн. Филиппийг одоо нэг осонд араар нь давж эхэлсэн. За Ричард болохоор яг Изабелладай адилхан маш муухай санаатай хүн болгоныг ашиглах гэж үздэг санаатай залуу байсан. Тэгээд ер нь хэцүү амьдралтай, орон гэргүй, мөнгөгүй бол өссөн. Тэгээд орон гэргүй байхдаа бусад одоо хүмүүсээс, гудамжны хүмүүсээс хоолыг нь, хувц унрыг нь хулгайлж агаад шоронд хэсэг ороод бас гарч исэн. Дээрээс нь хэд хэдэн хүнтэй зодон зохион хийж исэн гэсэн түүхтэй. За Изабелла Филиппт болохоор Ричардыг миний найзаа гэж танилцуулсан. Филипп болохоор яг үнэн учрыг одоо Изабелла Ричард хоёр явуултаад байгаагүй юу гэдгийг бол бичсэн үгүйг бол мэдэхгүй байна. За энэ гурван өдөр болгон цагийг цугтаа өнгөрүүлж эхлээд хэсэг хугацаа өнгөрсөний дараа одоо Ричард Изабеллаг Филипптэй хардаж эхэлдэг. Бидийг орчуулж явахдаа бодож ирсэн энэ одоо юу сүулт нь ирчээд одоо юу солиороод байгаа ингээд. За тэгсэн чинь Изабелла өөдөөс нь би зүгээр л Филиппийг ашиглаж байгаамаа. Утгагүй ашиглаж дуусаад хаянаа. Тэгэхээр санаа зовох хэрэггүй гэж хэлээд дээрээс нь чи ч гэсэн намайг дагаад Филиппээс ашиглах хэрэгтэй юм юу вэ нэстэ нэрэ бүгднийг ашиглаад аваа гэж хэлээд энэ хоёр одоо нийлж агаад хөрхи Филиппийг ашиглаж эхэлсэн. За Изабелла Филипп хоёр нэг данстай банк нийлгээд дээрээс нь Филиппийн нэрэн дээр утасны гэрээнд гарын үсэг зураад тэгээ бас нэмээд нэр дээр нь зээл аваад бас ATM-ний машинаас байнгын мөнгө бол энэ хоёр ахуулдаг байсан. За энэнийхэн талаар Филиппийн гэрээхэн нь удалгүй мэдээд Изабелла ингэж хамааг ашиглаад байна. Наад охноосоо салсан дээрээ гэд хэлсэн чинь Филипп ч гэсэн үгэнд ороод салах гэд оролцсон чинь Изабелла бол чи надаас сална гэж байхгүй, би чамтай салахгүй гэд хэлсэн чинь Филипп окей гэд зөвшөөрсөн. За ингээд угаасаа ингээд сэтгцийн жоохон эмгэгтэй болохоор Изабеллагийн юу хийгснийг нь бол одоо өг дуугүй шууд зөвшөөрдөг байсан. За ингээд цаашдаа энэ харьцаагаа үргэлжлүүлснээр Филиппийн сэтгэл санаа нь бүр амар дороотод, депрессэнд ороод, тураад, ханаа томог гэх мэтийн өвчнөөс салхаа байгаад, дээрээс нь усанд орхоо байгаад, үс сахлан тослогдоод, гэр орноо цэвэрлэхээ болоод одоо нэлээд
муудаад ирсэн чинь ээж аав нь дахиад одоо Филиппийг чи ерөөсөө над Изабеллагаас одоо хүчээр салаа. Хүнд хайртай хүн юм байдгүй маа гэд хэлээд Филипп салъя гэд хэлсэн чинь Изабелла өөдөөс нь би жирэмсэн болчихжээ гэж худлаа хэлээд энэ хоёр бол дахин харцаагаа үргэлжлүүлсэн. За тэгээ Филипп өөрөө бага байхасаа л ингээд маш их жаргалтай гэр бүлд өссөн болохоор аав болохдоо бол маш их баяртай, жаргалтай байсан. Тэгээд Изабелла хүүхдэд ийм тийм юм хэрэгтэй гэж бас мөнгө их салгадаг байсан. Дээрээс нь Изабелла болохоор Ричардд өөрийгөө бас жирэмсэн гэж хэлээд гэхдээ энэ бол Филиппийн хүүхэд биш ээ. Энэ чиний хүүхдээ би Филиппэд зүгээр өөрийнх нь хүүхэд гэд худлаа хэлсэн юм а. Яг үнэндээ энэ чиний хүүхэд байхгүй юу гэд хэлээд хоёр талд хоёр эрэгтэй өөрсдийнх нь хүүхэд гэцэнд нь байгаа гэж итгүүлээд хуураад яваад байсан. За ингээд хэсэг хугацаа өнгөрч 2015 оны хавар болж байхад хоёр эрэгтэй хооронд нь хэрэлдүүлэхээр шийдээд одоо бие биенийх нь өмнө ингээл албаар сэтгэнэл маяглал хандраал хооронд нь хардуулах зорилготой. За тэгсэн чинь нөгөө хоёр нь би Изабелла таартай гэлээ. Үгүй би бүр чамаас илүү их хайртай гэл хоорондоо хэргэлдэж маргалдаж эхэлсэн. Тэгээд нэг удаа бүр Изабелла Ричардд худлаагаасаа Филипп намайг хүчинцэн гэд хэлсэн чинь Ричард Филипп руу одоо зөндөө айлгсан сүрдүүлсэн мессежийг бичиж эхэлсэн. За тэрэнд яг юу гэсэн бэ гэхээр би чамайг алын шүү, өөрөө чинь булшиж ухуулах болно гэх мэтийн мессежийг бол бараг цаг тутам, секунд тутам явуулдаг байсан. За тэгээд 5 дугаар сарын 4-нд Филипп гэрээхэндээ Harry Potter үзэсгэлэн үзээд явж исэн чинь нөгөө хідэн мессежүүд нь ерөөсөө тасрахгүй байхаар нь ээж аав нь мэдээд хин ингээ асуусан чинь Филипп бол хинч вшээгээд өнгөрсөн. За тэр мессежүүд нь болохоор би чамайг алын шүү гэл дахиад нөгөө хэлдгээрээ Изабеллагаас хол яваарай гэх мэтийн мессежүүдийг явуулж байсан. За тэгээ нэг өдөр Филипп гэрлүүгээ алхаад явж исэн чинь Ричард өөдөөс нь алхаад дараа нь араас нь хөөгөөд Филипп цухтагаад нэг автобусан суугаад хөөрхий буухасаа айгаад бүр хідэн цагаар тэр автобусандаа суугаад 0 ч орчдохгүй өмдөндөө шээждэг. За тэгээ дараа нь ээж рүүгээ залгаад би ингээд айгаад автобусанд байна хурж ирээд намайг аваач гэж хэлснээр ээж нь ирж аваад одоо дахиад Изабеллагаас сал гэж хэлээд дахин Изабеллад Филипп болохоор би чамаас одоо жинхнээсээ салъя. Хүүхэд төрөхөд би хажууд чинь байна. Хэрэгтэй юу байна? Хүүхдийн тал дээр би өстөнөөрөө 100% байна гэж хэлээд бол салсан. За яг хаа салсан ч гэсэн энэ хоёр одоо ерөөсөө салаал нийлэл байгаа гэсэн. За тэгээд Изабелла бол зүгээр Филиппийг ингээд тавиад явуулахгүй дахин нэг санаа шидэж олсон. За тэр нь юу байсан бэ гэхээр хуурамч профайл нээгээд тэрэндээ Эми гэдэг нэр өгөөд Филиппийг бол catfish хийхээр шийдсэн. За тэгээд Эмигийн дүрээрээ Изабелла хэсэг Филипптэй ярьж агаад энэ хоёр уулзахаар болоод ойрхон нэг пабт уулзъягээд Филипп яваад очсон чинь тэнд Изабелла Ричард хоёр л хүлээгээд сууж исэн. За Филипп болохоор хөөрхий Эмиг ирнгээл хүлээгээд өгдөг. Ерөөсөө Изабелла өөрийг нь ингээд хуурамч профайл нээгээд ингээд ингэж бүр огтхонч бодоогүй. За тэгээ нөгөө хоёр чинь Филиппээр шүнжэнгөө арх бие ахуулж агаад ардуур нь ингээд баахан инээж агаад гэрлүүн явуулсан. За ингээд сэтгэлээр унсан Филипп гэртээ очиод Эмитэй дахин яриад дахин өөр нэг газар уулзахаар болоод очисон чинь Эми байхгүй. Дахиад Изабелла байжсэн. За ингээд хид удаа Филипп болцсон газараа очисон чинь Эми бол байхгүй байсаар л байсан, харин оронд нь Изабелла Ричард хоёр бол байжсэн. Тэгээд Филипп болохоор бүр жинхнээсээ Эми гэдэг хүн байгаа гэдэгт бол бат итгэцэн. Тэгээд хөр хямд аргуулах л та өдөр болгон уцаар ярьдаг байсан болохоор нөгөө хүн уцаар яриад за би яг өнөө одоо очино гэж хэлээл тэгэл ерөөсөө байхгүй очдөг байсан. За ингээд 2015 оны 5 дугаар сарын дунд болж Изабеллагийн гэцэн байгаа хүүхэдэнд төрөх болцсон үед ирж гин. Тэгээд Изабелла бол яаж хүмүүст өөрийгөө жирэмсэн гэд итгүүлээд яваад байсан юм мэдгүй бодвол одоо хуурамч гэсэн мэт зүгдэл байсан бах. За ингээд 5 дугаар сарын дунд үед Изабелла Филиппийг гэртээ хүрээд ирээ нэг чухал юм ярих хэрэгтэй байна гэж дуудаад одоо гэрт нь очисон чинь гэрт Изабелла Ричард хоёр хүлээж исэн. Хаалгаар орж ирснийхэн дараа Филиппийн төрөвчийг болон утсыг нь авч цааш нь тавиад гэрээс гарахгүй хорсон. За тэгээ дараа нь Изабелла Филипп тандаж хэлээд
намайг хүчинсэндээ одоо надаас уучлалтгүй гэсэн чи Филипп бол юу болоод байгаагаа учраа ойлгохгүй юу гээ бистэ чамайг тгээгүй штэ гэд хэлсэн чинь Изабелла өөдөөс нь уучлахгүй бол чамайг өстэй эндээс хаашинч явуулахгүй гэд хашгираад орилоод дээрэс нь Ричард нэмэгдэж хашгираад энэ хоёр удалгүй дараа нь нийлж агаад Филиппийг зодоод маш хүнд хайруулын тавгаар толгоороо цохиж ухаан алдуулсны дараа унтлагын өрөөнд игээд цоожлсон. Тэгэд ингээд хэсэг хугацааны дараа Филипп ямар ч л байсан унтлагын өрөөндөөс ирээд энэ хоёр намайг тавьж явуулахгүй мэн гэж ойлгоод цоон онгоолгоод бол зүхтаасан. За ингээд энэ болсон явдлаас дахин хэд хоногийн дараа буюу 5 дугаар сарын 26-ны өглөө Изабелла дахин Филиппийг гэртээ авчирхаар шийдээд гэртээ хүрээд ирэхэд Филипп бол мэдээж үгүй гэсэн. За тэгсэн чинь өдөөс нь манай гэрт Эми байгаа чи хүрээд ирээ гэж хэлээд энэ хоёр бол уулзахаар болсон. За эхлээд энэ хоёр нэг ойрхон дэлгүүрийн гадаа уулзаад очсон чинь Ричард бол цуг хүлээж исэн. За нөгөө ир чинь Эми гэрт хүлээж байгаа цуг алхахыгээд энэ гурав Изабеллагийнх руу алхаад очсон. За ингээд энэ гурыг харсан хуршууд нь бол Филипп бол маш их айсан, сандарсан байртай байсан гэж хэлсэн. За энэ гурав Изабеллагийн хаалгаар ороод шууд хаалга хаагдал Изабелла Филиппийн өдөөс чи намайг хүчинсэн гэж орлол уушлаарай гэж хэлэхгүй бол би чамайг дахиад хаашинч явуулахгүй гэд. За тэгээ орилоод байжсэн чинь Ричард шууд Филипп руу дайраад зодож эхэлсэн. За дараа нь Изабелла уцаа гаргаж ирээд Ричардын Филиппийг одоо ингээ зодж байгаа бичлэгийг хийгээд дээрэс нь өөрөө ингээл хажууд нь Go Richard гэж орлол зодоод гэл байгаагаа бичсэн. За ингээ баг 10 гаруй минутын бичлэг хийгээд дараа нь Ричард галзуух руу ороод хутаг гаргаж ирээд хамаг бие рүү нь хутгалаад дараа нь хүзүүнийх нь арлуу дахин 2 удаа хутгалахад Филипп бол амьд байсан. За бичлэгэн дээр бол Филипп 2 удаа хутгалуулад дараа нь Изабелла Ричард хоёроос асуухтай болохоор болиолтой гуйж ин би зүгээр л та хоёртой найзууд баймаар штэ гэж хэлсэн. За тэгээд ингэж амар зодуулж тамлуулчаад би зүгээр л найзууд баймаар байна гэж хэлж идэг үнэхэрийн харамсалтай. За дараа нь Ричард Филиппийн биен дээр зогсож жагаад чи paralyzed болсон уу, амьсгалгаа болсон уу, тийм гэж хэлээч. Яагаад гэвэл хинч чамайг санахгүй гэж хэлснийхаа дараа Изабелла Ричардад наатаха дахиад нэг удаа хутгалчих гэж хэлснээр Ричард дахин нэг хутгалж Филипп бол нас орсон. За дараа нь нөгөө бичлэг бол хийгцээрлсэн. Бичлэгэн дээр Изабелла Филипп хоёр одоо цогцыг яах вэ гэж ярьж агаад өөрөөгөө алсан юм шиг харагдуулъя гэд шалан дээр одоо Филиппийн цогцыг тэр чигээр нь орхиод дараа нь хутгалсан хутгаа карантин дотор бол хийж орхисон. За тийм амар ухаантай те амиа орлсон хүн гэж харагдуулах жаа бол ядаж цогцсны хажууд нь 50-да аваачаад карантин дотор ичдэг. Тэгснэ дээрээс нь ерөөсө гэрээ цэвэрлээгүү тэр чигээр нь үлдээсэн. Энэ хоёрын ДНК бол тэр аяараа гэрт байгаа. Дээрээс нь бас Филиппийн цогцсоор дүүрэн ДНК бол болсон. За дараа нь энэ хоёр гэрээсээ гараад хатуусан суугаад хот орж бол зугаалахаар шийдэд хот ороод зугаалаад явжсэн чинь Ричард одоо гинт нэг өвдгөн дээрээ суугаад надтай гэрлээч гэд хэлсэн чинь нөгөөх нь ч гэсэн заа гэд зөвшөөрөөд энэ хоёр одоо шинхэн сүү тавьсан хоёр хотоор зугаалж ууж тэмдэглэж эхэлсэн. Тийм амар сайко ахтай хат дөнгөж хүн алчаа дараа нь гэрлээ гэж гуйжлаа. За тэгсэн энэ хооронд бол Изабеллагийн гэрт нь аль хэдийн цагтаа нар очсон эргэн тойрныг нэгжээд үзээд сууж исэн. За яг хин цагтаа руу залгаж хэлсэн нь бол мэдгүй ямар ч л байсан нэг хөршин бодол Филиппийн хаширхыг сонсоод залгаж хэлсэн байх гэж хамгаалж байна. Тэгээ цагтаа нараар байрнаас одоо бүх нотлох баримтыг олоод дээрээс нь CCTV-нээс энэ гурав цуг байшин руу ороод гарч ирэхдээ зөвхөн Ричард Изабелла хоёр гарч ирж байгааг нь хараад шууд энэ хоёрыг сэжигтнэр татсан. За ингээд ердөө аллах гарснаас хэдхэн цагийн дараа энэ хоёр баригдаж мэдүүлэг авахад Ричард бол шууд тэр дөрөө өөрийгөө буруутай гэж хэрэгээ хүлээж харин Изабелла болохоор хамаг бурууг Ричард руу чигсэн. Яг юу гэж хэлсэн бэ гэхээр би ингээд гэртээ Филипптэй зүгээр найзын хуваар уулзаа сууж исэн чинь Ричард ингээ хаанаас ч юм бэ шууд гарч ирээд амар уурлаад Филиппийг зодож нүдэд алцсан гэж хэлсэн.
За тэгж хэлээл цагтаа нар аль чиний утас ч үзье гэж хэлэл утсыг үтсэн чинь утсан дотор нь бүхэл бүтэн 17 минутын бичлэг байхыг нь хараад угаасаа хамаг юм ойлгомжтой Изабелла хэрэг талбайтай болох нь л тогтоогдсон. За ингээд шүүх хурал болж Изабелла өөрийгөө буруугүй гэж хэлээд шүүх бол эхэлсэн. За Изабелла шүүхийн бүрэлдэхүүн дэлгэхдээ болохоор Филиппийн сүнс над дээр ирсэн. Тэгээд бүх юм Ричардын буруу. Зөвхөн Ричардыг л шийдэх хэрэгтэй. Харин намайг зүгээр орхиорой гэж над дээр одоо хурж ирж хэлсэн гэсэн. За мэдээж энэ дээр бол итгэх хүн байхгүй. Тэгээд шүүх болон шүүхийн бүрэлдэхүүн Изабеллаг буруутай гэж тогтоож насаар нь хорих яллыг 19 жилийн дараа тэнцэнгээр гарч магадгүйгээр өгсөн. Харин Ричардд болохоор насаар нь хорих ялыг доотлол нь 22 жил шоронд ялаа эдэлж иж тэнцэнгээр гарах үгүйг шийдэхээр ял өгсөн. Ричардд бол ерөөсөө шүүх хурал болоогүй. Яагаад тэгэхээр өөрөө буруутай гэж шууд хүлээсэн болохоор зөвхөн ялаа авах шүүх болсон. За тэгээд миний энэ хэрэг дээр олж чадсан бүх мэдээлэл нэг иймэрхүү байна. Зөндөө товчилж ярьлаа. Гэхдээ яг гол чухал гэсэн одоо бүх мэдээллийг бол оруулсан. Тэгээд дөнгөж 22 наснда нас орсон Филиппийн ар гэр ээж аав өвөө нь одоо маш их санаж байгаа. Тэр нь бол мэдээж. Тэгээд яг яах гэж тэр хоёр одоо Филиппийг алсан одоо болтол тодорхойгүй. Ямар шалтгаангүйгээр ингэж хүний аминд хүрсэн нь бол маш их харамсалтай. Тэгээд хэрвээ Изабелла Ричардд худлаагаасаа Филипп намайг ингээд хүчинсэн энэ төр гэж худлаа яриаггүй байсан бол өдөд Филипп бол амьд байсан бах гэж би бодож байна. За тэгээд та нар маань энэ хэргийн тал дээр юу гэж бодож байгаагаа доор комментээр хуваалцаарай. Тэгээд энэ түргээд дугаараа дуусгая. Нэрээ дугаараа дуусгая гэснээс нэг юм хэлэхэд Уртны дугаар дээр би ингээд миний хоолой жоохон сүйцэн байгаа. Амар бүдөө хоолойтой ярьж магадгүй гэд хэлсэн баггүй. Тэгсэн чинь одоо зөндөө янз бүрийн комент ирж байна. Зарим нь болохоор амар хөөрхөн хоолойгоо сайн өмчлүүлээрээ хоолой ингэж өвдөх муу шүү өнтер гэд надад айгүй хөөрхөн гоё санаа тавьсан мессежүүд би уншаад бол маш их баярлаа. Тийм мессежүүд. Зарим нь болохоор байнгын өвчин ярьж ах юм болооч. Тэгээ бас юу гэлээ нэг нь ажиллаа хийж өвчин яриад ах юм. Муу ёртой юм ч гэлээ юу гэлээ нэг тийм юм бичсэн байсан ёо. За нэгдүгээрт эн чинь миний ажил биш ээ. Би өөрөө ажил хийдэг. Тэрнийхээ хажуугаар чөлөө цагаараа гихэн ч одоо юу юм. Би өөрөө яг цаг заваа гаргаж ийж дугааруудаа хийдэг. Нэг дугаар орчуулахад одоо 25 минутын дугаар орчуулахад бүхэл бүтэн өдөр болдог. 5-8 цаг болдог. Дээрээс нь эдитэ хийн, iMovie хийн гэдэг дахиад 2-3 цаг болдог. Энийг бол би ерөөсөө өөрөө цаг заваа гаргаж хийдэм аа. Миний ажил бол биш ээ гэж хэлье. За тэгээ зарим комент нь бүр ингээд хоолоо өвдсөн нь бүр миний буруу юм шиг мангар комент зөндөө бэлээ. Би бол бүх комментиг уншдаг. Таахын таахгүй гэн тэгээд орхио явцдаг. Тэгтээ энэ удаагийн дугаар дээр яг жоохон тэнэг комент нь илүү их байсан болохоор хэлье гэж шийдсэн. За тэгээ сонсоод алгасаад яваарай. Зя тэгээ дараа 7 өдрийн дугаар хүртэл түр баяртай. Sanji manjida, jotto jason show.